Албаны бүгд найрамдах Герман улс Украин улсад 5 тэрбум евро бүхий зэвсгийн тусламж үзүүлнэ гэлээ. Газа хүмүүнлэгийн сангийн тусламж тараах ажлын үеэр 47 хүн гэмтжээ. Бүгд найрамдах Солонгос улсад ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ. Америк нэгдсэн улсын төрийн департамент сургалтын виз олгох ярилцлагыг төр зогсоолоо. Нэгдсэн үндэсний байгууллага 2025-аас 29 оны хооронд дэлхийн дулаарл ажилтны төр жилтийн өмнөх үеэс 1.5 хэмээс хэтрэх магадлал 70% гэж мэдээллээ. Марам төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарал хандуулна уу. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Берлин хотод айлчилж Герман улсын шинэхэн канцлер Фредрих Мерцтэй уулзлаа. Уулзалтын үр дүнд Герман улс Украин улсад 5 тэрбум еврогийн зэвсгийн багц тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ удаагийн зэвсгийн багцын хамгийн онцлог хэсэг нь Украины нутаг дэвсгэр дээр холын зайн тусгалтай пуужинг хамтран үйлдвэрлэх гэрээг Германы санхүүжилтээр тохирсон явдал байлаа. Ингэснээр Украин улс өөрсдийн үйлдвэрлэсэн холын зайн тусгалт пуужингаар Орос албаны улсын газар нутгийн гүнд цохилт өгөх боломжтой болно гэсэн юм. Мөн агаарын давталганоос хамгаалах систем, сум, нэмэлгийн тусламж зэрэг нэмэлт дэмжлэгийг багцад тусгажээ. Гэхдээ зэвсгийн тусламжийн багцад орох байх гэсэн хүлээлт тун өндөр байсан нэг зэвсэг бол Украин улсад очих хэсэг талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Энэ бол Германд үйлдвэрлэгдсэн холын зайн тусгалтай өндөр нэрвэрсэл бүхий Таурус пуужи юм а. Уулзалт эхлэхийн өмнө төрийн тэргүүд уг зэвсгийг Украин улсад нийлүүлэх талаар хэлэлцэн гэж их сурвалжууд мэдээлж байсан. За гэсэн хэдий ч уулзалтын дараа энэ талаар ямар нэгэн шийдвэр гарч зарлагдсангүй. Герман улсын өмнөх канцлер Олаф Шолцын удирддаг социал-демократ нам уг пуужинг Украин улсад нийлүүлэхийг хүчтэй эсэргүүцэж байсан ч одоогийн канцлер Фредрих Мерц сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украин улсад Таурус пуужинг илгээхийг дэмжиж байгаа гэдгээ нээлттэй илэрхийлж байсан юм а. Гэвч эцсийн бүлэгт Фредрих Мерцийн нам социал-демократ намтай хамтарч эвслийн засгийн газар байгуулсан нь Украинд үзүүлэх дэмжлэгийг өөрийн төлөвлөж байснаар батлахад саад очихсан бололтой байна. Учир нь Фредрих Мерцийн нам болох Христийн ардчилсан намын нэгэн гишүүн өчигдөр өөрийн захим хуудснаа эвсэл дотор нэгдмэл байр суурь харагдахгүй байна. Оросын өдөө хатгалтад хүчтэй тууштай хариу үзүүлэх улс төрийн хүсэлж алга гэж хэлжээ. За гэвч Таурус пуужинг Украин улсад нийлүүлэгдсэн бол Украин улс Их Британаас нийлүүлсэн Storm Shadow болон Америк нэгдсэн улсын үйлдвэрлэсэн CMS пуужингуудын хүрч чадахгүй хол цэгүүдийг онилох боломж бүрдэх байсан юм а. Гэсэн хэдий ч энэ удаагийн уулзалт айлчилал яах аргагүй хоёр улсын хоорондох хамтын ажиллагааг үргэлжүүлж баталгаажуулсан үйл явдал муу юм. Уулзалтын төгсгөлд Берлин хотноо Владимир Зеленский, Фредрих Мерц нар хамтарсан хэвлэлийн баг хурал хийсэн. За энэ үеэр талууд хоёр орны хоорондын батлан хамгаалахын үйлдвэрлэлд хамтын ажиллагааны шинэ үе шат нээгдэж байгааг хэлж байсан юм. Гэсэн чинь засгийн газрын баримталж байгаа бодлогын дагуу зэвсгийн тусламжийн талаар нарийн мэдээллийг ил болгохоос татгалцсан байна. Украин улсад өөрсдийн холын зайн тусгалт пуужинг үйлдвэрлэхэд нь Герман улс туслах тухайд Фредрих Мерцийн хэлж байгаагаар үйлдвэрлэл энэ ондоо багтаж эхэлт дуусна гэлээ. Улмаар Кремлийн зүгээс шуурхай хариу өгч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тодорхойлбол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Герман улсын эрх баригчид энхийн хэлэлцээ байгуулагдах ажлыг хоош татсан тун хариуцлагагүй үйлдэл хийлээ гэж хэвлэлүүдэд ярьжээ. Тэрээр мөн Герман улсын зүгээс мөргөлдөөнд шууд бус байдлаар оролцож байгааг илтгэсэн хэрэг боллоо гэж нөхцөл байдлыг дүгнсэн байна. Одоогийн байдлаар Герман улс Украин улсад тусламж үзүүлсэн хэмжээгээр Килийн институтийн тоо баримтаар Америк нэгдсэн улсын дараа 2 дугаарт бичигдэж байна. Фредрих Мерцийн хувьд цаашид ч дотоодын улс төрийн маргаан Кремлийн анхааруулгаас үл харгалзан Украин улсад тусламж үзүүлсэн хэвээр байна гэсэн байр сууриндаа бат зогсож байгаа нь энэхүү харагдлаа. Газын зурвсын өмнөд Рафах хот дахь тусламжийн төвд тусламж авахар ирсэн олон мянган палестинчуудын дунд нэмэх замбраагүй байдал үүсэж, улмаар Израилийн цэргүүд анхааруулах буудлага хийхэд хүрсэн талаар их сурвалжууд мэдээлж байна. Үүний улмаас нийт 47 хүн шархсан гэж нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн газраас мэдээлж байна. Харин Газын зурвас дахь эрүүл мэндийн яам 1 хүн амиа алдаж 48 хүн шархсан гэж мэдээлжээ. Мөргөлдөөн Америк нэгдсэн улс болон Израилийн дэмжлэгтэй тусламжийн байгууллага болох Газа хүмүүнлэгийн сангийн хоол хүнсний тусламж түгээх төвд болсон. Нэгдсэн үндэсний байгууллага Газа хүмүүнлэгийн сангийн ажиллах арга барилыг шүүмжилж
хүмүүнлэгийн тусламжийг зэвсэг болгон ашиглаж байна гэж үзэж хүчтэй эсэргүүцэж байгаа юм а. Өнөөдөр ч ялгааргүй нэгдсэн үндэсний байгууллага дахин мэдэгдэл хийж уг байгууллагын ажлыг зогсоохыг Израиль болон Америк нэгдсэн улсын эрх баригчдаас шаардаж байна. 50 гаругийн орой олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдэд хүмүүс хамгаалтын хашааг нураан хамгаалтыг давж тусламжийн төв рүү олноор орж байгаа нь харагдаж байгаа. За мөн зарим бичлэг дээр Израилийн цэргүүд гал нээж байгаа нь тодорхой сонсогдож байсан. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн газрын Палестины асуудал хариуцсан төлөөлөгч Ажид Сангай Женевт хийсэн мэдэгдэлдээ гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнх нь бууны шарахтай байсан гэдгийг хэлж байсан. Мөн Газийн эрүүл мэндийн яамны мэдээснээр Салим Абу Муса гэх эр буудулж шархагдсан хожим Хан Юнис хотын Насер эмнэлэг рүү хүргэгдэж байх үедээ амнасаа алдсан гэлээ. Гэвч Газ хүмүүнлэгийн сан болон Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч нар цэргүүдийг энгийн иргэд рүү гал нээгээгүй гэж мэдээсэн хэвээр байна. Харин ч тусламж түгээх ажил үр дүнтэй байгаа. Эхний өдрөөл гэхэд нийт 14550 хайрцаг бүхий хүнсний тусламж тараасан гэж байна. За эргэж сануулхад Израиль улсын эрх баригчид 3 дугаар сарын 2-нд Газийн зурвас руу тусламж оруулах гарцуудыг бүгдийг нь хааж байсан. Ингэхдээ үүнийгээ Хамас бүлэглээд барьцаалагдсан 58 хүнийг судлуулах зорилготой үйлдэл гэж тайлбарлаж байсан юм а. Гэвч Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг судлаагүй. Энэ хооронд палестинчууд 2 сар гаруй хугацаанд хоол хүнс эмийн нөөцгүй болж өсөглөнд нэрвэгдэхэд тун ойрхон ирээд байгаа юм а. За хэдийгээр энэ 7 хоногоос эхлэн тусламж хүрч эхэлсэн нь сайн мэдээж гэлээ. Үүнийх нь төлөөсөнд олон 10 хүн амнаас эрүүл мэндээрээ хохирч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагаас анхааруулж байна. Өмнөд Солонгос улсад 6 сарттай хэртээ үргэлжилсэн улс төрийн хямрал дотоод зөрчилдөөн дуусгах хүж байна. Ирэх 6 дугаар сарын 3-нд буюу ирэх 7 хоногийн ямар гарагт Өмнөд Солонгос улсад ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Сонгуулийн үндсэн санал хураалтын өдөр саналаа өгч амжихгүй иргэд урдчилсан байдлаар өнөөдрөөс эхлэн саналаа өгч эхэллээ. Энэхүү сонгуул нь өмнөх ерөнхийлөгч Юн Сук Ёлыг өнгөрсөн 12 дугаар сард хууль бусаар цэргийн онц байдал зарсныхын төлөө үндсэн хуулийн эцсийн шийдвэрээр 4 дугаар сард огцруулсан. За үүний улмаас зарлагдсан сонгуул юм а. Сонгуульд улс төрийн зүүнний үзэлтэй ардчилсан намаас Ли Жемён, улс төрийн барууны үзэлтэй ардын хүч намаас Ким Мунсу нар өрсөлдөж байна. Одоогийн байдлаар урдчилсан санал асуудалгуудаар Ли Жемён дэмжлэгээр тэргүүлж байна. Ким Мунсугийг олон нийтээс авах дэмжлэг төдийлөн сайн биш байгаа нь ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын хэргийн улмаас ардын хүч нам дотооддоо зөрчил ихтэй нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэж байна. Харин Ли Жемёны хувьд түүний дэмжлэг санал асуулгуудаар хэдийн 50% өрсөн байна. Урд нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан туршлагатай тэрээр өмнөх сонгуульд Юн Сук Ёлд 1% зөрүүтэй, саналын зөрүүтэйгээр ялагдаж байсан юм байна. За өмнөд Солонгосын түүхэнд ийм бага саналын зөрүүтэй болсон ерөнхийлөгчийн сонгуул үүнээс өмнө огт байгаагүй байна. За хуульчаас улс төрч болсон түүний хувьд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд төрийн зардлыг нэмэгдүүлэх зорилготой байгаа гэсэн. За харин ардын хүч намын Ким Мунсугийн хувьд Юн Сук Ёлын үед хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан юм а. За тэрээр Юн Сук Ёлын талаарх олон нийтийн сөрөг хандлагаас болж Ли Жемёны эсрэг өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа гэдгээ өөрөө ч хэлж байна. Харвард их сургуулийн боловсралтай тэрээр залуу сонгогчдод чиглэсэн шинэ үеийн улс төрчийг дүр төрхийг бий болгож эдийн засгийн системтэй хөгжлийг бий болгохын тулд төрийн зардлыг танхаа номлож байна. За өмнөд Солонгост сонгуул хэрхэн явагддаг болохыг харъя. Саналын тоогоор хамгийн их санал авсан нэр дэвшигч ялсанд тооцогдно. 40 нас хүрсэн Өмнөд Солонгост оршин суудаг иргэн ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй. 18 ба түүнээс дээш насны бүх иргэд 6 дугаар сарын 3-нд өглөөний 6 цагаас оройн 8 цагийн хүртэл санал өгөх боломжтой байна. За уг өдрийг засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаад байгаа юм байна. Урдчилсан санал хураалт хөрөг болон баасан гарагт явагдана. Нэр дэвшигчид сонгуулийн өмнөх 22 хоногийн хугацаанд кампанит ажиллаа явуулах хэрэгтэй. Санал хураалт дуусмагт сонгуулийн хорооны зэмлэлтийн дор санал тоолох ажиллагаа нэн даруй эхэлнэ. За хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг шинэ ерөнхийлөгчөөр зарлана. Шинэ ерөнхийлөгч санал хураалтын дүнг аль бие усаар баталгаажуулсан өдрөөс буюу 6 дугаар сарын 4-өөс эхлэн үүрэгт ажилдаа шууд орно. За түүний бүрийн эрхийн хугацаа 5 жил байна. Өмнө нь мөрдөгддөг байсан 2 сарын шилжилтийн хугацаа энэ удаад хэрэгжихгүй. Тангар гөргөх ёслол үндэсний ассамблеийн ордонд мөн өдөр явагдана гэсэн хуваартай байна. Энэ удаагийн сонгуулиар иргэдийн гол анхаарлаа хандуулах асуудлууд юу байх вэ тухайд иргэд нэр дэвшигчдийг эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлыг хэрхэн шийдвэрлэх саналтай байгаа вэ гэдгийг нь анхааралтай ажиглаж байна. Донгла Илбо сонин болон Research судалгааны байгууллагын 5 дугаар сарын ихээр хийсэн судалгаагаар иргэдийн 40.7% нь эдийн засгийн өсөлтийг бий болгох нь шинэ ерөнхийлөгчийн гол
сорилт байх болно гэдгийг хэлжээ. Харин 2 дугаарт нийгмийн зөрчилдөөн хагарлыг арилгах гэсэн хариулт 21.7%-тай байжээ. Гадаад бодлого мөн Умар Солонгосын цөмийн аюул зэрэг асуудлууд сонгогчдын хувьд бага ач холбогдолтой байна. Гол хоёр нэр дэвшигч аль аль нь хиймэл оюун тэргүүтэй шинээр хөгжиж буй салбаруудад төрийн дэмжлэг үзүүлнэ гэж ангаж байгаа. Мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас тавьсан тарифын гарамтад орсон компаниудад тусламж үзүүлэхээ амласан байна. Америк нэгдсэн улсын төрийн департамент тус улсын ихтэйд сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад виз олгох ярилцлагуудыг зогсоосон байна. Гэхдээ уг арга хэмжээ нь төр хугацаанд хэрэгжих ба аль хэдийн визний ярилцлагын цаг авсан хүмүүст хамаарахгүй байна. Хэлэл мэдээллийн хэрэгслүүдийн олж авсан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн гарын үсэг бүхий бичиг баримтад дурдсанаар нийгмийн сүлжээний хэрэглээний хяналт шалгалтыг өргөдгөх бэлтгэл ажлын хүрээнд гадаад оюутан болон солилцооны хөтөлбөрт хамрагдах зорилгоор виз хүсэгчдийн шинэ ярилцлагын цагийг товлохыг зогсоох талаар үүрэг болгосон гэжээ. Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Тами Брус уг асуудлаар тайлбар өгөхдөө Америк нэгдсэн улсад ирэх бүх хүнийг тэр дундаа оюутнуудын мэдээллийг бүрэн нэгтлэхийн тулд бүх боломжит аргыг ашиглаж байгаа гэсэн байна. Ерөнхийдөө энэ арга хэмжээ нь Дональд Трампын засаг захиргаанаас эхлүүлсэн гадаад оюутнуудыг чиглэсэн хяналтыг чангатгах бодлогын ээлжид алхам болж байна. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трампын засаг захиргаа Харвард их сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг хүчингүй болгосон. Уг шийдвэрт холбооны шүүхээс хориг тавьсан. Гэхдээ ердөө төр хугацаанд үүнээс гадна Дональд Трампын засаг захиргаа бүрэн эрхийн хугацаанд хийснээс хойш 100 хоногийн дотор 4,000 гадаад оюутны визийг хүчингүй болгосон дотор газын зурагсын мөргөлдөөнийг зогсоохыг шаардсан жагсаалд оролцсон оюутнууд багтж байна. За харин удаад гадаад оюутнуудын визний цагийг товлох үйл явцыг зогсоох нь зуны болон намрын семестрт суралцахаар төлөвлөж буй оюутнуудын төлөвлөгөөнд саад болж болзошгүй байна. За мөн гадаад оюутны элсэлт буурах нь зарим ихтэй сургуулийн төсөв санхүүд дарамт болж магадгүй. Америкт жил бүр 1 сая гаруй гадаад оюутан суралцаж эдийн засагт нь тэрбум гаруй төгрөгөөр хөрөнгө оруулалт оруулдаг. NASA буюу олон улсын багш нарын холбооны тооцоогоор 2023-аас 24 оны хичээл хэмжээлд гадаад оюутнууд Америкийн эдийн засагт 44 тэрбум Америк долларын орлого оруулжээ. Үүнд сургалтын төлбөр, байр, унаа, худалдаа зэрэг зардалууд багтдаг. Зөвхөн Харвардын гадаад оюутнуудыг харуул өнгөрсөн хичээлийн жилд зөвхөн орон нутгийнхаа эдийн засагт 384 сая Америк долларын орлого олсон байна. Америк нэгдсэн улсын бодлогын үндэсний сангийн тооцоогоор хэрв бүх гадаад оюутнуудыг суралцахыг хориглол ойрын 10 жилийн дотор бакалаврын түвшний элсэлт 2%, магистрийн түвшний элсэлт 11% буурах эрсдэлтэй байна. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх дэлхийн цагуурийн байгууллагын зүгээс 2025-аас 2029 оны хооронд дэлхийн дундаж температурын өсөлт аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5 хэмээс давж хэтрэх магадлал 70% байгаа талаар анхаарууллаа. 2015 оны Парисын уур амьсгалын хэлэлцээрт дэлхийн долларлыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс 2 хэмээс хэтрүүлэхгүйгээр ойролцоогоор 1.5 хэмт барих зорилтыг дэлхийн 195 улс тавьж байсан юм. Гэвч энэхүү дэлхийн цагуурийн байгууллагын гаргасан тайлан мэдээнээс харахад уг 1.5 хэмийн зорилт биелэх магадлал жил ирэх тусам багасж байгаа нь тодорхой боллоо. Одоогийн байдлаар дэлхийн дулаараа 1.5 хэмээс хэтрэх магадлал тэнхүү 70%-тай гэж байгаа хэдий ч ойрын 2-3 жилд энэ магадлал 100% болохыг судлаачид үүсгэсэнгүй. Дэлхийн цагуурийн байгууллагын тооцооллоо хийхдээ өнгөрсөн 10 жилийн өгөгдлийг эх 10 жилийн төсөөлөлтэй харьцуулдаг. За энэхүү тооцогт нь 2015-аас 2034 оны дундаж дулаар 144 хэм байна гэжээ. Мөн Коперникусийн судалгааны төв одоогийн байдлаар дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хэдийн 139 хэмээр илүү байгаа. Мөн энэ үзүүлэлт 2029 оны дунд үе гэхэд 1.5 хэмт хүрнэ гэж таамаглаж байна. Дэлхийн дундаж температур нэмэгдэх нь хэд халаалт, ган гачиг, үер зэрэг цаг агаарын онц ноцтой үзэгдлүүдийн давтамж болон үргэлжлэх хугацааг огцом нэмэгдэхэд нөлөөлдөг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд хэд халаалт газар авах болоод байна. Тухайлбал Хятад улсад температур 40 хэмээс, Арабын нэгдсэн Эмиратад 52 хэмээс давсан тохиолдлууд гарч байна. Дэлхийн цагуурийн байгууллагын тайланд дурддагдсан бусад анхааруулгуудыг харах юм бол уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ирэх 5 жил Арктикийн бүс дэлхийн дунджаас 2 дахин хурдан дулаарч байгаа гэлээ. Мөн Өмнөд Азид ирэх 5 жил дунджаас илүү хурдан дас орно. Сахел, хойд Европ, Аляска, хойд Сибирт бороотой байх төлөвтэй бол Амазоны бүсэд хуур ашил ихших магадлалтай байна. Гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт бусад мэдээг товчхон хүргье.
Японы засгийн газар Америкийн нэгдсэн улсын өндөр тарифын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөөлрүүлэх зорилгоор өрхийн эрчим хүчний хэрэглээний зардлыг бууруулахад тусламж үзүүлнэ гэлээ. Үүний хүрээнд 388 тэрбум йенийг зарцуулахаар болжээ. Үүнээс 288 тэрбум йенийг 7 дугаар сараас 9 дугаар сарын хооронд өрхийн цахилгаан хийн төлбөрийг дунджаар 3,000 йенээр бууруулахад зориулах юм байна. Энэ нь Америкийн нэгдсэн улсын өндөр тарифт хариу үзүүлж байгаа Японы улсын анхны төсвийн зарцуулалт болж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүмүүсийн нэг гэгддэг тэр бумтан Илон Маск төлөөлөгчдийн танхимаар батлагдсан төсвийг шүүмжилжээ. Тэрээр уг Дональд Трампын санаачилсан татварын хөнгөлөлт батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх тухай төсвийг улсын өрийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. Мөн төсвийн алдагдлыг ойролцоогоор 600 тэрбум Америк доллараар нэмэгдүүлэх аюултай гэж анхааруулжээ. SpaceX компани Starship пуужингийн 9 дахь удаагийн туршилтыг хийсэн ч бүтлгүүтлээ. Туршилтаар хөлөг сансарт хүрсэн ч дэлхийд аюулгүй газардаж чадсангүй. Компани зүгээс хөлөг замын хагасаас түлш алдаж эхэлсэн талаар мэдээллээ. Үүний улмаас удирдлагагүй болж агаар мандалд орж ирэх үедээ задарсан байна. Хөлгийн үлдэгдэл нь энтхэгийн далайд унсан гэлээ. 74 настай мэс заслын эмч асан Жоэл Ле Скварникийн 1989-с 2014 оны хооронд нийт 299 бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж байна. Шүүхээс түүнд 20 жилийн хорих хэл оноогод байна. Тэрээр 111 хүчин 189 бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд хохирогчдын ихэнх нь мэдээ алдуулалтын байдалтай байсан. Эсвэл хагалгааны дараа сэрж байх үедээ хүчирхийлэлд өртсөн байна. Хохирогчдын дундаж нас 11 байсан бөгөөд нэраа хүүхдүүд ч багтаж байна. Ингээд телевиз та бүхэндээ гадаад мэдээгээ хүргэлээ. Та бүхэн сайхан амраарай.